Зэ сайн байцгаана уу? Ариун санаа байна. Өнөөдрийнхөө бичлэгээр хүү амны гэмт хэргийн талаар ярих учраас хүүхэд болон зүрх судасны өвчтөй хүмүүс үзэхгүй байхыг сануулж байна. За өнөөдрийн хэргийн хувьд гэх юм бол нэлээд хүнд хэрэг. Хэр хүнд хэрэг вэ гэхээр Солонгос улсад бол хуулиндаа 1000 алуурчин 1000 цааз ялтай байсан ч ерөөсөө тэр хэрэгтний царайг бол нэг олон нийтэд зарлаад байдаггүй. Гэхдээ энэ удаагийн хэрэг бол Солонгосын нийгмийг бүр ингээд шоконд оруулж бүр гайхшруулсан аимшигтай хэрэг байсан учраас хэрэгтний мэдээллийг бол ил гаргах үед ноцтой хэрэг. За шууд хэрэгтэй орцгоё. 2013 оны 7 сарын 17-нд шилждэг шөнийн 12 цаг 30 минутын орчимд Сөүл хотоос зайдгууд байрлах Юни хотын цагдаагийн хэлтс рүү нэгэн өсвөр насны хүүхэд явж орно. Хүү цагдаагийн газар руу ороод би хүн амны хэрэг үйлдсэн гэх мэдүүлгийг өгснөөр эхэлдэг. За хэрэгтэнгийн талаар товчхон яриа гэх юм бол 1994 онд төрсэн Шимги Сов. За одоо хэдүүлээ Шимгээр явцгаач нь. Шим нь ерөнхийдөө хөрөнгө сайтай айлын ганц хүүхэд байсан. Тэгээ түүнийг одоо 9 настай байхад нь ээж аваа ер нь Филиппин руу дагуулж яваад 15 настай байхад нь буцаж гэр бүлээрээ Солонгост ирж амьдарсан. За Шимийн хувьд гэх юм бол сургууль соёлд сурах ямар ч хүсэлгүй ерөнхийдөө жоохон нийгэмшилт айгу муутай тийм хүүхдээсэн. Тэмч учраас өөрийнхөө хүсэл ахлах анги руу бол ерөөсөө ороогүй. Одоо энэ хүүгийн үйлцэн хэргийн талаар мэдхийн тулд хэдүүлээ 2013 оны 7 сарын 7-ны өдөр л явах хэрэгтэй. За 7 сарын 7-ны өдөр тэр одоо бага ахта найзлдаг байсан хамгийн сайн найзтайгаа уулзахаар найзгаа ажилтдаг тийм шөнийн кафе руу явдаг. За хоёр залуу ерөнхийдөө бол хоёулаа архиудгүй, тамхи татдаггүй, ер нь тиймэрхүү мансуурлах бодис гэх зүйл ерөөсө хэрэгэлдэггүй. Айгу тийм хүүхдэрээ хүүхдүүд байсан. За тэгээд найз болох Чэм үү? Хэдүүлээ одоо Чэ гэдээ одоо явчих. Чэгийн ажлын тараад энэ хоёр ерөнхийдөө кино театр орж кино үзээд кино дуусгаад бильярд ууж тоглолдог. За Чэ найзын хувьд бол өдөржингөө ажиллаж байгаад ингээд оройн найзтайгаа уулзаа явж байгаа учраас нэлээд ядраад байна гэд 8 л шилжих үрийн 5 цагт бол ойролцоох мотел руу орцгоодог. 7 сарын 8-ны өдөр 14 цаг 40 минутын үед одоо энэ хоёр маань сэрж байгаа. Ерөнхийдөө хоёулаа жоох уйдаад ингээд хит хүрээдээс учраас Шим нь одоо найзаараа дамжуул танилцчихсан 17 настай Ким охиныг хамтдаа ингээд хөгжилд гоё байцгаая гэд дууддаг. За охин бол бууд руу ирэхэд цаг 15 цаг 30 минут болж байсан. Ким, Чэмүү, Шим энэ гурав бол ерөнхийдөө 3 туудагаа уулзж байгаа. Ким, Шим хоёрын хувьд бол нэлээд татансаа шатандаа явж ирсэн. Ягаад тэгэхээр энэ хоёр хоёлаа ингээд хар багтаа гадаад руу гараад ингээд буцаж орж ирээд ерөнхийдөө жоо хоёлаа нийгэмшил айгу муутай хүүхдүүд. За Ким охины хувьд гэх юм бол бас л ерөнхийдөө нэлээд хөрөнгөтэй байлийн бас ганц охин. Бас нэлээд том толгойтой. Ээж автаа гадаад хамт амьдардаг байж байгаад би энэ гадаадд чинь баймааргүй байна. Би өөрийнхөө эх оронд очиж амьдармаар ингээд 16 наснда Солонгост ганцаараа ирсэн. Тэгээ ижил төстөр ихтэй учраас ер нь айгу хурдан татнасч ирсэн. Ким охин буудалтаа ирээд хамтдаа ингээд юм хөгжилдөж байгаад 16 цагт бол Чэ найз ингээд би нүдний имлэг дээр цаг авцсан байгаа. Одоо имлэгийн цаг болчлоо. Хоёул хамт явъя гэж Шим найзтайгаа ерөнхийдөө хамтдаа гараа явцгаадаг. Охины ганцаар ингээд буудалд үлдээгээд тэгээ Чэ найз бол имлэг орох хооронд Шим дэлгүүр ороод идэж уух юм аваад хоёр ширхэг хутаг авдаг. Нэг том хутаг, нэг жижиг хутаг. За тэгээ 30 минутын дараа найзын имчилгээ дуусаад Шим Чэ хоёр ерөнхийдөө буцаад буудлал руу орж ирцгээдгээ. Тэгээ кино үзээд ингээд юм яриад амттай шимттэй юм идээд ерөнхийдөө цагийг хөөрхөн өнгөрөөж ирсэн. За 19 цаг 30 минут болсон. Чэ найз ажилдаа явах цаг болсон. За тэгээ би ингээд ажилдаа явлаа. Ингээд хоёр тэгээд хөвжөлтэй байцгаараа гэж Чэ найз бол гараа явдаг. За Чэ найзыг гараад явбуугүй юу? Шим залуу ерөөсөө охинтлоо амар дайрч хэлдэг. Би одоо чамтай ингээд секс ярилцаанд ормоор байна. Би чамтай секс хиймээр байна. Охин бол мэдээж эсэргүүцсэн тийм үү? За тэгсэн Шим нөгөө дэлгүүрээс авсан хутгаа гаргаж ирд хүзүүнд нь тулгаж түүнийг сүрдүүлдэг. Яг тэр үед хаалга нүддэг. За хин бэ гэхээр Чэ найз ингээд утсаа үлдээ гараа авцсан байна гэд. Тэгэхэд бол Шим ингээд ямар ч царайны урилгагүй юу ч болоогүй юм шиг очиод ингээд утсаа ингээд хаалганы завсараа өгөөд явуулдаг. Тэр хооронд охин Ким бол өөрийнхөө утсыг барьж аваад өөрийнхөө найз руу ингээд одоо мессеж явуулах гад биччихсэн боловч тэр одоо Шим олж аваад утсыг ингээд булаагаад авдаг. Тэгээ охин бол ерөнхийдөө ингээд ойрлоо чарлаад ерөнхийдөө айгүй хэсэргүүцэл үзүүлсэн. Тэгээ эргэн тойрны хүмүүс ингээд сонсоод асуудал гарах үедээ яснасаа болоод Шим охиныг багалзууртаа алчдаг. За охиныг алсан ч гэсэндээ Шим ингээд өөрийнхөө дур хүслийг бол ерөөс дарж чадахгүй. Охины цогцтой бол 4 цагийн турш бэлгийн ярилцаанд орсон байдаг. 7 сарын 8-ны шөнө 22 цагийн үед бол цогцыг байрны өрөөрөө зөөдөг.
Том утгаа гаргаж ирээд ерөнхийдөө охины махыг ингэж шулж эхэлдэг. Охины махыг одоо шулаад 0 руу игээд урсгаад 0 бол бүглэрчж байгаа. Тэнгүүд шим каунт руу залгаад ингээд 0-ны бүглээ гаргаас өгөөч. Би хүндэрсэн чинь 0 бүглэрчлөө. 0-ны бүглээ гаргаж аваад ирэгээд авчруулдаг. За охиныг ингээд шулах явц бол ерөнхийдөө 16 цагийн турш явагдсан. Тэгээ тэр өрөөний ингээд цусны үнэрийг арилгахын тулд чи буцаж дэлгүүр гарч тийм бэлдснаа янз бүрийн олж ирээд өөрөө ч дотроо тамхи татдгүй тамхи татаад тэр үнэрийг бол ерөнхийдөө нэлээд гаргаж чадсан. За охин ингээд бүх махаа шулуулсны эцэст 12 кг яс үлдсэн байсан. За хамгийн аимшигтай зүйл гэх юм бол шимийн үед энэ хэргийг үлдэх явцдаа бол цоо ирвэл бүр ингээд мансууруулах бодис арх гэдэг зүйл ерөөсөө хэрэглээгүй басал ивгүй. 9-ний одоо 2 цагийн үед хохирогчийн эд зүйлс болон ясыг энэ нууданд тийж цүнхлээд буудлаас гардаг. Өөрийнхөө амьдарч исэн одоо нэг тийм контейнер маягийн юм руу явдаг. Контейнерийнхаа дээр очиод хувцсныхаа шкафанд тэр зохицыг бол нуучдаг. Одоо хэргийн үед одоо үйл явцын зураг болон бичлэгийг ингээд дараад өөрийнхөө X найз зөвхөн болон хамт байсан тэр Ч найз руу явуулдаг. За энэ бол миний анхны бүтээлээ ингээд дараагийн бүтээлд маань ингээд хамтрах үгүйгээ хэлээрээ гэж хүсье гэсэн утгатай юм бичээд ерөнхийдөө явуулдаг байгаа. За мэдээж X найз зөвхөн бол тэ энэ одоо намайг айлах гэдэг юм мэдрэл мөт юм уу гэж ерөөсөө тоогоогүй. За Ч найзын хувьд гэх юм бол үгүй сайхныг хүртэл хамт байж байгаад ингээд салж яхад одоо сайтаас нэг хэдэн зураг татаж авчаад ингээд намайг айлгаад андаа гэж бодоод ерөөсөө тоогоогүй. За 7 сарын 9-ний 19 цагт шим болоо өөрийнхөө найзуудтай уулзахаар явдаг. Найзуудтайгаа уулзаад найзуудтай одоо энэ хэргийн талаар бүгдийг нэг үе ярьж өгдөгөө зураг үзүүлээд бичлэгээ үзүүлээд ерөөсөө ингээд нэг гоё юм хийсэн юм шиг найзуудтай амар ярьдаг. Охины хувьд бол эцэг их нь бол гадаадд байдаг. Тэг өөрөө ганцаараа байдаг учраас 2 хоногийн турш ямар ч ингээ ор сургуу байгаад исэн болохоор ээж аав нь солонгосын цагдаад бол мэдэгдсэн байдаг. Охин маань ингээд ямар ч холбоогүй утасны ерөөсөө болохоо байгаад 2 онлоо. Энийг мод шалгаж өгөөч. За мэдээ цагдаа нар бол хөдөлж эхэлж байгаа маа охины ингээд байршил тогтоогч шалгаад хамгийн сүүлд хинтээ уулзсан байна. Бүгдийг нь одоо шимтэй ингээд уулзсан, буудалд орсон бичлэгийн хүртэл ингээд олоод үзсэн. Тэгээ одоо шим гэдэг залуу одоо хайж байх үед ингээд өөрөө ингээд цагдаагийн газар руу хэрэгүүлэх гээд орж ирж исэн. Шим залуугийн хувьд бол ерөнхийдөө баримтлагдчихж байгаа маа. Тэгтээ ингээд ямар ч гимшсэн царай байхгүй ингээд хүн амнэр үйлцэн хэрэг байхгүй хэрэг үйлдэхтэй маш хэрцгээр тэгж хүнийг тэгж хулаад 0 руу урсгаад ясыг ингээд аваа явж ин гэдэг юу гэсэн үг юм бэ те. Шим бол ингээд үйлцэн хэрэг бол хүлийн зөвшөөрсөн. Гэхдээ бит хоёр одоо ингээд ярилцсан зөвшөлдсөний үндсэн дээр ерөнхийдөө бэлгийн ярилцаанд орсон. Цогцтой бол ороогүй гэсэн мэдүүлгийг өгдөгөө. Охиныг бол би алъя гэж би ерөөсө бодоогүй. Гинт ингээд орилоод ингээд хашигтаад тахлаар нь айсандаа болоод би ингээд бомл алчихсан. Гэсэн тийм мэдүүлэг өгдөг байгаа. Тэгээ мэдээ цагдаа нар бол бодож байгаа шүү дээ. Хаагаар юу хийж авсан бүх зүйл одоо камерт бичигдсэн байгаа учраас буудлын руу орохынхаа өмнө бүр хоёрын хутаг аваад орж ийнэ гэдэг бол энэ бол төлөвлөсөн хүн амны хэрэг байсан. Тэгээ цагдаа нар бол одоо ингэ төлөвлөсөн хүн амны хэрэг ээж одоо ингэ үнэн зөв хүлээн зөвшөөрөө. Тэгээ хоёрдугаарт одоо нөгөө худлаа ярьж гинэ үнэн ярьж гинэ гэд төхөөрөмжийн тусламжтайгаар түүнийг одоо ингэ цогцтой бэлгийн ярилцаанд орсон гэдгийг бол баталж авдаг. За мөрдөн байцаалт шүүхэн шийдвэр бол 2013 оны 7 сарын 18-нд одоо шимийн хувьд бол ингээд сэтгцэндээ бол ямар ч эмгэггүй, ямар ч сэтгц мэдрэлийн өвчин бол юу ч байхгүй. Энэ бол санаатай ингээд хүн амны хэрэгээ гэсний одоо үндсэн дээр насаар нь хорих ял өгдөг. Өмнө нь шимд ингээд цаазын ялыг өгцгөнө гэж ярилцчихсан боловч нэгдүгürt жоохон хүүхэд хоёрдугаар тэгээд анхны хэрэг гэсэн учраас ерөнхийдөө насаар нь ингэж хорих ял өгсөн байт юм байлээ. Нэмэлт мэдээлэлээр гэх юм бол 2014 оны 5 сарын 10-нд дав заалтахад шүүх хурал болсон ч насаараа хоригдох ял нь бол хэвээрээ 2017 он хүртэл бол хамгийн залуу насаараа хорих ял сонссон хоригдлол байсан. За нэг ийм хэргийг судалж ерөнхийдөө та бүхэндээ хүргэлээ. 19 настай залуу. Тэгснээр сэтгцэндээ ямар ч өөрчлөлт байхгүй, тийм сэтгцэн эмгэг байхгүй нэ. Үнэхээр яаж юм амар харгас хэрцгий хинийч төсөөлөмгүй тийм үйлдэл гаргаж чаддаг байна гэж би бүр бодоод ингээд охиныг амар хүрдэж байгаа байхгүй тийм. Ээж аваасаа хол дээрээс нэг ганцаараа солонгос яг хин хинэн жоохон том толгойтой. Магадгүй ээж аав нь охиныгоо ингээд дагаад ирдэг гэснээр бол охиноо явуулахгүйгээр ингээд хажуудаа байлгаад гэсэн чинь хэрэг тэгсэн бол одоо ингээд
ийм байдалд бол хүрэхгүй байх байсан баг. Тэгээд ээж аав нь бол ингээд газар дээрх ганц охиноо алдаад үнэхээр амар хэцүү. Шүүгийн шийдвэрийг сонсоод насаар нь хорих ялыг эсэргүүц чинь зөв цаазаар авах ялыг өг. Гэт энэ тал дээр маш их ингэж хөдөлсөн боловч одоо шүүхийн шийдвэрийг бол ээж аав ер нь дийлж бол чадаагүй. Тэгээ хоёр талын ээж аав нь нэг нь ингээд хүүхдээ бүр ингээд алдаад энэ ороо дээр байхгүй. Нөгөө ээж аав хоёр нь хүүхдийг насаар нь шоронд явуулж байна. Тэгээд одоо миний бодлоор бол ингээд эцэгхийн хайхрамж, эцэгхийн анхаарал бол тодорхой хэмжээнд бол нэлээд байсан болов уу гэж би айгу бодоод байгаа. Хамгийн аимшиг үйлдэл нь бол юу байсан бэ гэхээр ингээд махын шулж байхдаа тэр нойлонд бүглэрсэн чинь залхаснаа нойл бүглэрч аваад тэр гэж авчруулад ингээд гаргаа дээрэс нь ингээд шулангаа кино минь үзээд хөвтөж амраад бүр ингээд яах ч бүр ямар ч сандралгүй. Одоо тэг нэмэлт мэдээлэлэр гэх юм бол тэр хохирогч Ким бүсгүн эцэг их хоёр бол охиныхоо нэртэй тийм хандвийн компани бол нээсэн байлээ. Тэр компанид л одоо ингэ хүмүүс мөнгө хийнгүүд одоо хүнд өвчтэй хүмүүс ч юм уу амьдрах боломжгүй байгаа эмэгтэй хүмүүст ингэж тусалдаг тийм хандвийн тийм компани нээсэн байлээ. Тэгээ энэ ингээд үнэхээр надад бол амар хүнд хэрэг байсан. Би айгүй хэрэг сонсдог ч гэсэндээ ингээд байнын дотор цусын урсгаа дээрэс нь махын шулаа тэгээ нойл руу урсгаад байна гэдэг бол ийм зүйлийг бол би нэг сонсч үзээгүй. Тэг ялангуяа ингээд солонгост ийм хэрэг гарсан гэж бодохоор одоо бүр гээд айгаад. Одоо би бол өстой амьдралдаа насаараа хизээч баг. Одоо тухайн үе чи 2013 он гэдэг чинь ер нь ялгаагүй л байсан байгаа. Бүхий л газар ингээд нууц камертай, CCTV-тэй. Тэгээ одоо бол би ингээд солонгос залуу молоо буудалд дуудаж муудаж буудлаар юм уу гэх юм бол үгүй л гэх юм байлээ. Тэгээд энэ бол яг инээгээд байгаа хэрэг биш л те. Зөв охтууд бол дор бүрнээ бүгдээр ингээд анхаарал сэрэмжтэй байгаарэ. Ерөнхийдөө ингээд чамайг юм буудал архины газар мазар дуудаж байна гэдэг бол яг л нэг л зориг байгаа эрэгтэй хүмүүст яаж яжаа ганц бавчидаа л гэж бодно. Тэм учраас ийм хэргийн золиос болохгүй тулд ингээд өөрсдөндөө хайртай байгаад өөрсдөндөө үн цэнтэй байгаад тэр залуучуудын дуудсан газар нь битгий хамаагүй тэгж гүйж очиж байгаарэ гэж зөвлөмөр байна. Тэгээ уулзлаач гэсэндээ ингээд өдөр ч юм уу хүн амтай олонтой газар уулзахгүй бол одоо цаг үе бол амар хэцүү болсон. Нийгмийн стресс гэдэг зүйл бол ингээд хүн болгонд одоо тодорхой хэмжээнд хизээч хамаагүй ингээд дэлбэрэхэд айгүй бэлэн байгаа. Тийм болохоор тэгээ би бол дахиж ийм хэрцгий иргэн золиос бол бити болоосоо гэж амар бодож байна. Одоо тэгээ цаашдаа дор бүрнээ сонор сэрэмжтэй, дор бүрнээ ингээд хариуцлагатай тийм амархан бол бити байгаар охтуудаа ингээд буудал дуудлаа гэд 1000 чам таалагддаг залууч ингээд хүрээдэр гэх юм бол ингээд гүйж очдөг тий. Хизээч ямар ч цагт гарч магадaltaгүй юм эрсдэл учраас дор бүрнээ анхааралтай байцгаарай. За энэ хүртэл хэргийг маань сонсонд баярлалаа. Тэгээд жоохон муу ярьсан бол уучлаарай, цаашдаа хичээх болно. За тэгээд ариун санаа байла. Дараагийнхаа хэрэгээр уулзцгаая.